тавьсан ерөнхий зорилгыг хүлээж авсантай холбогдуулаад цаашид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг яах вэ гэдэг асуудал нэгдүгээрт хэлсэн. За хоёрдугаарт нь сая энэ өнгөрсөн 7 хоногийн төгсгөлөөр Улаанбаатар нийс Улаанбаатарт энэ агарын түвштэй холбоотойгоор хүний амнаас эртсэн харамсалтай ирсэн энэтэй холбоотойгоор засгийн газрын гишүүн Шадраг сайдын мэдээллийг бүлэгтээр сонссон. Ийм хоёр асуудлыг бүлгийн хурлаар хэлсэн. За нэгдүгээр асуудалдаа тайлбар хийхэд өнгөрсөн 9-р сарын дундуур улсын хурал Монгол улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хоёрдугаар хэлцүүлгийг дуусгаад ард нийтийн санслуулалт оруулах шийдвэр гаргасан. За энэ шийдвэрт Монгол улсын ерөнхийлөгч хориг тавьсан. За энэ хоригийг их хурал өнгөрсөн баасан гэрэгт хэлэлцээд хоригийг хүлээж авах шийдвэр хэлсэн. За энэ хоригийг хүлээж авсантай холбогдуулаад цаашид явах вэ гэдэг асуудлыг өнөөдөр хөлгөөлөөр хэлсэн юм аа. За одоо бол хоригийг нэгэд хүлээж авсантай холбоотойгоор бидэнд хоёр л гарц үлдэж байгаа. Нэгдүгээр нь бол өнгөрсөн гаргасан 73 дугаар тогтоолоо өөрчилж засаад ард нийтийн саналцуулга явуулах ийм одоо шийдэл гаргах ийм хуулбар байгаа. За хоёр дахь нь 3 дугаар хэлцүүлгээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд батлах ийм хоёр хуулбар байгаа. За сая Монгол Ардын намын бүлэг энэ хоёр хуулбарыг хоёулангийн яриад өнгөрсөн 7 хоногт улсын хурлын даргын захирал дээр зөвшөлтсөх ажлын хэсэг байгуулсан. Монгол Ардын намаас 5 гишүүн байгаа. Ардчилсан намаас 3 гишүүн байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс ерөнхийлөгчийн намын газрын дарга байгаа. Шинэ намын дарга Батцаанд байгаа 10 гишүүнтэй зөвшөлтсөх ажлын хэсэг байгаа. Тэгээ бүлгийн хурлаас бол зөвшөлтсөх шаардлагатай байна. Зөвшөлтсөх шаардлагатай байна. Хориг хүлээж авсан тоолоо. Тэм учраас энэ зөвшөлтсөх ажлын хэсэг ажиллаж ардчилсан нам ерөнхийлөгчийн намын газартай зөвшөлдсөё. За ингээд зөвшөлдсөөд цаашид үндсэн хуулиар нэмэлт өөрчлөлтийг яаж шийдэх вэ гэдэг асуудлаа зөвшөлтөд орох гэдэг ийм шийдвэр гаргасан. За энэ шийдвэртэй холбоотой бид удахгүй энэ 10 өдөөс хойш 14 15 цагаас зөвшөлтсөн ажлын хэсгийг явуулалтыг яа гэж ингэ шийдээд байж. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаарт нь бол өнгөрсөн амралтын өдрүүдэд өнгөрсөн 7 хоногийн сүүлээр нийслэлд бас яг үдирсэн энэтэй холбоотойгоор нөгөө сайжруулсан түвшнээс болж хүн угаалж насварсан ийм харамсалтай хэрэгсэн. Таах мэдээлэл сайтай байгаа. За юуны өмнө бас энэ харамсалтай хэрэг гарч хүний амнаас эртсэн бас одоо намын бүлэг бүлгийн гишүүдийн зүгээс бас хүн юм илэрхийл яа гэж бодож байна. За ингээд бүлгийн хурлаас бол мэдээлэл сонссон. Засгийн газрын гишүүн Шадраг сайдын мэдээллийг сонссон байгаа. Ер нь ямар үйл явдал болов хэдэн хүний амнаас эрсдэв цаашдаа төлөвлөн тавьж байгаа хяналт ямар байна уу? Түвшний шаналт хийж байгаа аауд хэд байна уу? Түвш олголт, төлөлт, зуухны стандарт гэдэг олон асуудлыг бүлгээр ярилцлаа. Тэгээ энэтэй холбоотойгоор бүлгийн зүгээс бол нэгдүгээрт нь бол энэ хүний амнаас эрсдсэн ийм үйл явдал болсон бол харамсжээ. За тэгээд засгийн газрын зүгээс яаж дарах хэмжээнд авах шаардлагатай байна гэдэг ийм чиглэл өгч байгаа. Ялангуяа буруутай албан тушаалтын дээр байх юм бол маш хурдан хариуцлага тооцох хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь энэ дээр маш хурдан дүгнэлт гаргах хэрэгтэй. Түлшин дээрээ дүгнэлт гаргах хэрэгтэй байна. Зуухандаар дүгнэлт гаргах хэрэгтэй байна. Төлж байгаа одоо нэг технологи дээр бас дүгнэлт гаргаад ингээ хурдан одоо арга хэмжээ аваад явах шаардлага байна гэсэн ийм одоо чиглэлийг гаргасан байгаа. Энэ талаар ер нь энэ асуудалтай холбогдуулаад засгийн газраас бас хэвлэл мэдээлэл их нь тодорхой мэдээлэх байхаа гэж ингэж одоо бодож байгаамаа. За ийм зүйлийн мэдээлэл хийсэн мэдээлэлтэй холбогдуулаад асуулт тодорхойлох зүйл байна. Асуулт байна. Нийслэлийн асуулт байна л да. Зүгээр сонсоод өнгөрөх одоо асуудал бол энэ хассан гарсан шахмат усны асуудал биш ээ. Та бүгдийн хүний амнаас ирсэж байгаа. Хариуцлага тооцсон гэсэн газартаа. Энэ одоо дөрвөн хүний арга гэдэг амьдрал асуудал нь одоо нөхөж болох асуудлын шийдвэр цаанаа ирэх болж байгаа учраас ийм хариуцлага байж
цааш тэр хэдэн хүн яамаас авах дэмжин тавьж шахмат төсний асуудыг шийдэх юм бэ? Ийм зүйл гэсэн байна. Засгийн газарт өнөөдөр бол эцсийн дүгнэлт гараагүй байна. Эцсийн дүгнэлт гараагүй байна. За сая бас бүлгээр уралдаар яригдсан. 3-4 лабораторид төгсөн түншний талаар 3-4 лабораторид төгсөн одоо дүн бол эрэг гарсан гэж байгаа. Гэхдээ бид нар бол олон улсын байгууллагатай ярьж одоо олон улсын лаборатори төгч дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн ийм саналыг бас нэлээд гişүүд хэлсэн. За энэ асуудлын талаар маш хурдан шийдвэр гаргаж засгийн газар арга хэмжээ аваа гэдэг юм шиг хэлсэн. Одоо өнөөдөр өөрөө ч хэлж байгаа шиг өнөөдөр бид за 4 хүний амнаас өргөдлөө дүгнэлт гараагүй байхад нь шууд засгийн газар дээр их хурлаас хариулах тооцсон гэдэг зүйл. Яг өнөөдрийн хувьд бол шууд хариулах тооцоод эхлэх. Одоо боломжийн хувьд бол өнөөдөр ямар юм бол та гэж бодож байна. Өөрөө үл тиймэрхүү асуулт тавьж байна гэж би ойлголоо. За 73 дугаар тогтоолыг засна эсвэл 3 дугаар хэлцүүлгээр үнцүүлээ өөрчлөлтийг өргөжлүүлнэ гэж. Тэгэхээр 2 дугаар хэлцүүлэг задрах юм уу? Тэгээд 3 дугаар хэлцүүлгээр явууллаа гэхэд цаг хугацааны хувьд юу хийзээ байх вэ? За хоёр л гарц байгаа. Нэгдүгээр гарц нь бол 73 дугаар тогтоолоо засаад хугацаа тавиад тэр ерөнхийлөгчөөс 25-1-16-г нь оруулаад ингээд эргэцүүн зөрчлийг арилгаад ингээд гарах боломж нэгдүгээр байна. Энэ бол хамгийн одоо ихэнд хийх юм гарц байгаа. За хоёр дахь нь бол 3 дугаар хэлцүүлгээр батлах асуудал. 3 дугаар хэлцүүлгээ батлахдаа 2 дугаар хэлцүүлгээ задлж ардчилсан нам ерөнхийлөгчийн зүгээс тавьж байгаа саналд оруулах уу гэдэг юм асуудал мөн хэлсэн. Энэ бол нэг зөвшөлтлийн хүрээнд ярих гол ажил болоо явж байгаа. Тэгэхээр зөвшөлтсөл хэрэгэн явагдах ямар асуудлууд оруулж ирэх үү? Тэр орж ирсэн асуудлаар манай намын бүлэг авах үгүй юу гэдэг энэ бол цаанаа бас нэлээ олон үргэлжилсэн юм ажлууд байж байгаамаа. Асуулт байна. Ажлын хэсгийг хэн ахалж байгаа вэ? Дээр нь Монгол Ардын намын бүлэг ард нийтийн санал асуулга явуулах тэр байр суурин дээр юу нэг хатуу байж чадж байгаа юу? За нэгдүгээр ажлын хэсгийг би ахалж байгаа. Манай намаас 5 гишүүн байгаа. Тэг. За ажлын хэсэг ярилцж байгаад ер нь олох юм бүлгийн дарга халахын зүйтэй юм байгаа гэдэг ингээд би ахлаад явж байгаа. Их хурлын даргын захиргааны яг гарсан явж байгаа. За олонхын бүлэг бол ард нийтийн санал явуулна гэдэг дээр бол байгаа. Тэгэхдээ ерөнхийлөгч ардчилсан нам тай зөвшөлдсөй гэдэг үүднээсээ бид сая энэ хоргийг авсан гэж ингэж ойлгож байна. 3 дугаар хэлцүүлгийн одоо явуулах цаг хугацааны хувьд хэзээ байх вэ? Тэгээ үндсэн хуульд нэмэлтөөрт оруулах хуулийн төслийг тасралтгүй журмаар хэлцэх цаг хугацаа тасалдах юм биш үү? Одоо төсвийг бас хэлцээд эхлэн гэхээр цаг хугацаа нь ямар байх вэ гэж асууж байна. За үндсэн хуулийн журмын хуулиар ийм байгаа. 2 дугаар хэлцүүлэг дуусаад бид 2 замын айлгаар нь явна. Нэг дахь зам нь ард нийтийн санал асуулга руу орно. Ард нийтийн санал асуулга руу орохоор ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргана. Тэр шийдвэр гаргасны дараа өөр асуудал хилцэж болно. За нөгөө зам нь 3 дугаар хэлцүүлэг рүү орно. 3 дугаар хэлцүүлэг орсон тохиолдолд 3 дугаар хэлцүүлгээ дуусч үндсэн хуулийг баталсны дараа өөр асуудал хилцэж юм байна. Одоо тэгэхээр яг үгээр бид ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр хүчиг болсон холбоотойгоор үндсэн хуулийн тасралтгүй явуулах хуулийн дагуу буцаад одоо үндсэн хуулийнхаа горимд шилжиж байгаа юм. Үндсэн хуулийн горимд шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо бол энэ үндсэн хуулийн дараагийн одоо бол хоёр шийдлийн айлыг л гарна. 3 дугаар хэлцүүлэг рүү орох уу, эргээд ард нийтийн санал асуулга явуулах. Энэ хоёр шийдлийн аль нэг гартал бол би үндсэн хуулийн горимд буюу тасралтгүй байх зарчим эргээд үйлчилж байгаамаа. Дундуур юм орохгүй байх ийм зарчим үйлчилж гэж байгаамаа. Өнөөдөр хэсэг гэж. Нөгөө төсөв хэлэлцэх хуулийн хугацаа гэж байгаа шүү дээ. Энэ хуулийн хугацаа бас яг энэ тасралтгүй горимор чинь юугаар яаж өөрчлөгдөх вэ? Төсвийн тухайд бол хоёр асуудал байгаа. Нэгдүгээр бол 11 сарын 15-ны дотор бодлох ёстой. За хоёрдугаар 3 дугаар хэлцүүлэгт орсон тохиолдолд завсарлах хооронд хоёр хэлцүүлгийн хооронд 7-оос ажлын 7-оос 10 хоног завсарч байгаа шүү дээ. Тэр үеэр зөвхөн хугацаатай асуудал хэлцэж болно гэж. Тэгэхээр төсөв бол хуулиар хугацаа тогтоосон асуудал байна. Тэгэхээр төсвийг бол энэ хүрээнд би хэлцэж болно гэж бодож байна.
Нэмэлт өөрчлөлтийн төслийн 2 дугаар хэлцүүлгээр тогтсон зарчмын гол заалтуудыг өөрчлөх гэдэг юм уу, задлах, шинээр заалт тусгасан нөхцөл хуулийн ямар нэг зөрчил үүсэхгүй гэсэн үг. 2 дугаар санал асуулга явуулах тохиолдолд эх жилийн сонгуультай хамт явуулах хувилбарыг одоо хөндөж ярих ёстой гэж ойлгож байна уу? Аль эсвэл бас өөр цаг хугацаа хувилбар яригдах. За одоо шинэ 3 дугаар хэлцүүлэг хийгдэх юм бол шууд 3 руу орвол ямар ч нэмэлт шинээр юм орохгүй. Зөвхөн редакцийн хариулгаар нь хасагдаж болно. Өөр ямар ч зүйл байхгүй. 3 дээр. Шинэ хэрэг алдсан намаас ч юм уу ерөнхийлөгчийн зүгээс ч юм уу тодорхой санал тавьбал тэр саналыг 2 дугаар хэлцүүлгээр оруулна. 2 дугаар. Тэгэхээр хэрэг шинэ санал оруулаагүй бид нэр 2 дугаар хэлцүүлгээ задлж оруулах ийм асуудал байна. Тийм учраас зөвшөлтөж ярилцаад энэ хувилбарууд айлын руу бас орох асуудал байна. За ард эдийн санал тухайд бол хэрэг ард эдийн санал явуулах шийдэл дахиж гаргах юм бол одоо бидэнд өвлийн үйлрэл болчихсон. Нөхцөл байдал хүндэрч байгаа учраас улсын хурлын ил сонгуультай хамт явуулахаас өөр хувилбар